Бүгдний өдрийн мэнд. Ингээд бүтэн PC маань 3 дугаар эхлээд бэлэн боллоо. Ханаад үрцэн баа болохоор жоохон гуншигнаад байж магадгүй шүү. За тэгэхээр хай. Өнөөдрийн яг бичлэгийг яаж явах юм бэ гэхээр маш олон постууд орсон. Хэдүүлээ Reddit дээр нийт 185 болсон байлаа. Тэгэд яг яаж ер нь энэ бичлэгийг хийх юм бэ гэхээр ер нь цаашдаа би 7 хоногийнх нь топ гэсэн комментуудыг хараад тэднэрийг уншаад ингээ явсан зүгээр юм болов уу гэж бодлоо. Тэр та нар яах юм бэ гэхээр хэрэг та пост бичиж байгаад илүү сонирхолтой зурагтай пост хийхийг бодоод мөн пост бичиж байхдаа хажуугаар нь постоо гүйлгэнгээ танд үнэхээр таалагдах юм бол аплод хийгээд дараагийнхаа бүтэн PC-ийн дугаарт оруулнаа гэсэн үг шүү. За ингээд олон юм яриад яах вэ? Эхний коммент маань Tap Environmental 3719 7 өдөр юм постсон байна. За энэ пост маань магадлал энэс сар руу явж маш том айран бүтээж final war ирээд маш том war болох байхаа. Зураг нь бол олдсонгүй гэж байна. За доор нөгөө комментүүдийг унших юм бол сар руу явах боломжгүй гэсний доор энээл сарн дээр үйл явдал байдаг штэ богинохон гардгаа гэж тиймээ байдэн шүү. Богинохон энэс сар руу явсан гэсэн юм мэдээлэл гарч ирдэг. Тэгээд үүний доор нь энэ цахилгааны жүтгэрийн жимс ицсэн юм чинь телепорт хийсэн юм шиг уншдээ. Гэрлийн урдаар сар руу явах хаа том айран бүтээж байгаа хаа гэж байна. За Zibek Impel Down гэж шал өөр коммент оруулаад ирсэн баг юм. За тэгээд доор нь бүр зурагтайгаа оруулж ирсэн байна. За дараагийн маань пост болохоор Demon King 14.5 хай би нэг там хэлье. Ийм үхээрээ Luffy-гийн хамгийн том дайсан гэж үзвэл тэр яг Luffy-гийн эсрэг Hito Nomi модель Moon God буюу Tsukuyomi жимс ийдсэн байх боломжтой юм аа. Олон нийтэд их явагддаг тамга шүү гэж байна. За харуул фан артаар хамт тавьсан байна. Имүү самаа Moon God Tsukuyomi Mythical Zone төрлийн Hito Nomi модель Tsukuyomi гэдэг нэг юм зурагтаа оруулж ирсэн байна. За энэ талаар бол би бас нэг сайн мэдэхгүй байна. Гэтэл юу вэ ч та баг Naruto юм шүү дээ. Дараагийн пост маань Wata доогоорс Ohio. Лилийн хатан болон Imo. Хатанхаа Лилигийн жинхэнэ нэр нь Nefertari Lili. Тэгэхээр нэг л сонирн болоод байх юм аа. Мань Imo яагаад Викигийн зургийг ураагүй, зүсээгүй талаар өөрийнхөө бяцхан тамгийг хуваалцъя гэж. Imoгийн гадаа төрх нь яг л Лили хатанхайтай адилхан харагдахгүй нэг шүү. 800 жилийн өмнөх Лили хатан Joy Boy тайрсдaltaй болсон. Харин Joy Boy түүнийг тоогоогүй штэ. Тэр явдлын дараа Лили хатан нэг жүтгэрийн жимс олж ицсэн баха. Түүний эзэн жимсийг таах гэж үзээ л та. Aokiji, Mus, Akaino, Magma, Kizaru, Гэрэл, Fujitara хүндийн хүч, Ryokugo, Аймаг. Тэгэхээр Марины дээд тушаалтай нь бүгд байгалийн элемент буюу логиа төрлийн жимстэй байгаамаа. Харин энэ бүгдийн дээр хэн байдаг вэ? Мэдээж Imo самаа. Imo энэ бүгдийн дээр байх ус жимс эсвэл хамгийн их боломжтой дэлхий буюу ямар нэгэн бурхны жимс байх хэрэгтэй. Earth God Imo ч юм уу. Яагаад Earth God Imo гэсэн бэ гэвэл Imoгийн жинхэнэ нэрийг Lily харин жимсээ идээд Awakening хийснээс хойш хүмүүс түүнийг Imo гэж дуудсан баха. Ер нь миний таамагаар бол Imo 800 жилийн настай. 800 жилийн өмнө түүнийг Lily гэдэг байсан баха. Тэр яаж 800 нассан бэ гэвэл ямар нэгэн жимс идээд жимснийхээ хүчээр хөгшөрхөө байсан. За ямар нэгэн пэйжийг копидсэнгүү өөрийнхөө таамаг бодлыг хольж байгаад бичлээ. Цаашдыг болохыг харчлаа яа гэж. Доор нь тэгвэл Love Open Nomid мөнх амьдруулах хагалгаа хийж чаддаг гэсэн тайлбар хэрэггүй болох хаа. За дахиад өөрөөр Lily Imo хоёр өөр хүн баха. Lily Imo-гоос цугцсан баха. Тэгээд Amazon Lily-г байгуулсан гэж байна. За энэ дээр миний бодлол за Lily-тэй холбоотой Amazon Lily-гийн бас таамагуд байдаг тийм ээ. Би бас хийж исэн бах та нар үзчихсэн бол энэ дээр яадаг вэ гэхээр Joy Boy тайрсдaltaй байсан. Тэгэд ингээд гомдоод хаягдаад ч юм уу те ингээд цухтааж явахдаа Amazon Lily буюу өөрийнхөө нэрээр нэрлсэн зөвхөн эмэгтэйчүүдийн арал байгуулагдсан гэж бас ярьдаг. За тэгээд бусдаар манай комментууд маань хүртэл бас өмнөний ортой гой таамагуд төвшүүлсэн байна. Зэм гой өөрийнхөө бодлыг бидэнтэйгээ хаваалцсан. Баяа баярлаа. За энэ 7 хоногийн дараагийн маань топ пост маань Imo гэсэн гарчигтай Sea Doors Introduction 122 юм биш үү? Постцсан байна. За Imo Mihawk хоёрын нүд адилхан байгааг харж байгаа хаа. Mihawk бол маш сайн сэлэмжээ. Бас Imo ч сэлэмжэн байх магадaltaй. Zibek Imo хоёр хосууд байцсан байж магадгүй. Сүүлийн дайны үеэр Zibek сэрж Imo ирэх баха. Харин Zibek сэрвэл тэрнтэй тулдах хүн Luffy харин Zoroтой тулдах хүн бол одоогоор байхгүй байгаа. Тэр сүүлийн дайны үеэр Imo сэлэм хэрэглүүл Zoro түнтэй тулдах баха гэж байна. Энэ нүдний хувьд би танарч байгаа нэг юм нууцхан юм хэлэхэд за энэ яг
Хэдүүлээ Михаки овгийг мэдэхгүй. Имүүгийн яг овгийг мэдэхгүй. За овг гэдэг нь омог те ямар дээдсээс гаралтай хүмүүс юм бэ гэдгийг одоохондоо мэдэхгүй. Бас дээрэс нь Михаки жимс идсэн үү үгүй юу бас мэдэхгүй тийм ээ. Бид нэр Михаки сэлжижсэнийг харлаа. За миний бодлоор би сайн санахгүй байхгүй. Тэгэд имүүч бас ер нь тэрийн жимсний эзэмшигч байж магадгүй баха. Энэ хоёр маань нэг жимсээр холбогдсон юм болов ингээд удам угсаа нэг юм болов. Бас дээрэс нь энэ дээр бас жижигхэн нэг гой сонирхолтой юм дуулахад Зорогийн нүдний талаар би бичлэг хийж байгаа. Тэгээ Зорогийн нүдний талаар ингээ харахаар за Михаки ийм үү. Тэгээ өөр ингээ содон нүдтэй хүмүүс байдаг юм байна. Тэгээ нүднүүд нь бас өөрийн гэсэн тодорхой чадвар байдаг юм байна. Михакиуд бол Михаки хийж унтдаггүй. Шар шуу маягийн юм нүдтэй болохоор хийж унтдаггүй гэсэн нэг тийм тодтгол байдгаас биш бид нэр энэ нүд яг ямар чадaltaй гэдгийг тодорхой мэддэггүй юм байлаа шүү. За энийг энэ үртэл ингэж тайлбарлаад би өөрийнхөө тамгийг бас ингэ төвшүүллээ шүү. За дараагийн топ маань миний постонд гэхдээ яг нэг алгасаа. За дараагийнх маань No Reception 33 4. Унтах гэж байгаад бодож боллоо. Luffy анх багтаа 10 гишүүнтэй болно гэдгээ одоо 9 гишүүнтэй байгаа. Тэгэд эцсийн тулаанаас өмнө тэр гишүүнээ олох байх. Тэр нь магадгүй Кизару эсвэл Катакури. Аль алин дээр нь тайлбар хэлчихье гэж байна. Кизару дээр тэр сүулт харах нэ дэлхийн засгийн газраас урах шиг болсон. Магадгүй тэр Vegapunk-ийн сайн байсан. Тэгээд Vegapunk-ийн үхлийг мэдээд дэлхийн засгийн газраас өшөө авахыг хүссэн баха. Тийм ч учраас тэр Luffy-ийн багт орно эсвэл Luffy-ийн багт орох боломж нэгднэ гэж байна. За Катакуригийн хувьд түүний өмнө хизээж хинч ялдаж байгаагүй гэдгийн дүүн баталдаг. Нуруугаа газар хүргэж үзээгүй гэдэг баха дүүн. Тэгээ Luffy ялсныхаа дараа түүнийг хүндэлж ихэрсэн. Мөн Big Mom ялагдсан, мөн үхсэн амтнд тодорхойгүй байгаа санагдаж байна. Тэгэхээр Катакури нь одоогоор баггүй байгаамаа. Тэм ч учраас Luffy-ийн багт орох боломжтой. Гэхдээ энэ бараг л бүтэхгүй байх гэж бодож байна. За тэгээд энэ миний тамаг байла. Та бүхэн дэрсэн малгайд багийн дараагийн гишүүн хэн байх вэ гэж таамаглаж байна. Таамгад ор бичээрэй гэсэн байна. За ингээд комментүүдийг харах юм бол Хүрээд жоохон тайлбар өгье. Дэрсэн малгайд далайн дээрэмчтэй маань баг нийт 10 гишүүнтэй. Нийт шүү. Luffy хасаад 9 гишүүнтэй байдаг байхгүй. Тэгэхээр яг энэ хүртэл одоо хүртэл маргаантай байдаг. 9 гишүүнтэй байна, 10 гишүүнтэй байна гэсэн маргаан байдаг байхгүй. Тэгэхээр Жимби хамгийн сүүлийн хүн мөн үү биш үү? Дараагийн хүн хин бэ гэдэг бас таамаг зөндөө байдаг шүү. За, War Intellectual 4820 эцсийн тулаанаар олох боломжтой байхаа. Зорог яг үхэх гээд тэгэхэд Кизару гарч ирдэг ч юм уу те. Гэхдээ нэг ихтгэлгүй байна гэж байна. За, сүүлийн тулаан дээр угаасаа бид нэр киноч мэднэ, драмач мэднэ, анимегээч мэднэ. Ямар нэгэн том дайм болоход хүн золиос гарч ирдэг тийм ээ. Ялангуяа One Piece-ийн өмнөх дайныг харуул та нар цагаас халт болон Ace хүсэн байгаа. Яг иймэрхүү байдлаар манай зохиолч Eiichiro Oda маань ингээд ямар нэгэн зүйлд том золиос хэрэгтэй байдаг юм аа гэдгийг бид нарт бас багаар ухааруулж байгаа юм болов уу гэж би боддгийн шүү. Дараагийн маань Boro Hunt 9523 Marshall the Teach гэсэн гарч ирдэг байна. Teach Dio-гийн хүн биш байхаа. Учир нь Dio охтнууд үхэх шахахтаа бүгд инээдгээ. Харин тийчийг алуулах гэж байхдаа маш их айсан байдаг. Бас Dio охтнууд ирчлэлийн төлөө тэмцдэг. Харин тийч тэгдэггүй. Түүнийг зүгээр өргөж авсан байх. Харин тийч түүнийг алсан. Тэгтээ энэ зүгээр миний тамаг шүү гэж байна. За энэ дээр би no comment. Дараагийн маань топ пост маань хүрвээ 33. Hello. Loki гэсэн гэрчтэй. За намайг сонсоорой. Элбав хотод 800 жилийн турш хадгалагдаж байгаа домогч төрийн жимс болон Nika төрийн жимс юм а. Энэ түүх Loki Lola татагдаж том ээжүр төгөлөө. Энэ явдал Luffy 6 настай байхад Lola 13 настай байхад болсон байдаг. Lola дэндүү болчир байсан болохоор том ээж Loki хоёрыг хольж эвсэх талаар бодохгүй байсан баха. Ялангуяа түүнийг далайн дээрэмчний хаан болгож чадах авраг болбоо. Том ээжийн гэрлэлийг зөвшөөрсөн боловч Lola Loki-г үгүйсгэж цуглаа. Энэ нэг жоохон төргийн хэллэг шиг юм аа энэ нэрнүүд нь яас хэцүү юм бэ. Хуур ихтэй хулмаар хурд ихтэй бормоор жолоод авдаг жараа халтар. За тэр жаах. За үргэлжлүүлээд Loki гунигтай байсан домогч төрийн жимсэд төлөө хаан түүний эцэг буюу Одын төлөв тултлаа. Loki хитрхи хүчтэй байж магадгүй. Хэрвээ тулдах юм бол тэр чөтгөрийн жимсээ авахулнаа. Хаан үнийг мэдээд анхны домогч жимсийг ижил төстэй нэг жимсээр сольж идвэ. Локигоос аврах домогч жимс. Локи хааныг аалж тэрийн жимс анхудаа Элбафын гадна дахин төржээ. Локи Элбаф дахь бүх хүмүүсийн нүдэн дээр солигдсон чөтгөрийн жимс идсэн тул бүгд түүнийг нарны бурхан гэж бодсоо. Дэлхийн засгийн газар хүртэл хааны залмихийг зөвхөн Шанкс л мэдэж байсан. Хариу өгөхөд тэрээр зүүн блүүдэх хүүсүүгээ сулгайлж тэнд нэг жил үлдсэн. Авраг ир буцаж ирэх хүн тулд Элбаф хотод Локид тулцсан баха. Зөвхөн энэ яагаад чөтгөрийн жимстэй 1 жилийн турш юу ч хийгээгүй бас тайлбарладаг. Luffy баг бахта 7 настайдаа чөтгөрийн жимсийг идэж домог хийсэн байдаг.
Никагийн чөтгөрийн жимс нь үнэндээ Люфид хүрэхийн тулд дэлхийн нөгөө өнцгөр аялсан. Шанкс Люфиг гараараа аварч түүнээс хойш илүү удаан үлдэх шаардлагагүй байсан тул зөмбөлөг орхисон. Үнэхээр гоё юр бусын бүр яг үнэн лимжээ сонсогдох юм. Эсвэл үнэн манга дээр гарцсан юмыг би мангагаа арай уншаагүй болохоор ингээд мэдэхгүй байгаа юм болов. Та нар юу гэж бодож байна? Надад бол окей, that's good. Яг л ийм болсон баг те, хүмүүс яагаад Локиг Sun God Loki Moki гэдээсэн юм бол тэрний учир нь бас ингэж тайлагдвал гоё юм байна. Окей. Бүрвэ баярлаа. За дараагийн маань топ пост маань Туба Ашура. Локи бол одоогийн хэлсэн нүдний алтан баха гэж. Ер нь бол байх боломжтой гэж би бас дотроо бодоод байгаа шүү. Ер нь ингээ One Piece маань дуусах гээд байгаа болохоор ингээд аль болох түүхээ шахаад байна уу эсвэл яг төлөвснөр нь явж байна уу хэдүүл сайн мэдэхгүй байна. За ингээд доор нь болохоор Innovative дундуур зураас лаг дундуур зураас 43 96. Локи амар нэгэн домог зоон төрлийн жимс идсэн бах магадaltaй. Учир нь бидний харснаар зоон төрлийн жимстэй хүн жимсээ awaken хийхээр ус нь гал шиг болж гал эсвэл уус шиг зүйл үрийг төрдөг. Энэ Luffy-гийн awaken-ийн хайтлын үйл, Rob Lucci-гийн хайтлын үйлийг тэрийг ярьж байгаа юм тийм үү. За баярлалаа. За инхүү бүтэн PC-ийн 3 дугаар дугаарын хамгийн сүүлийнхаа топ комент өгш. No Caregiver 63 23. Маш сонирхолтой боловч урт нийтлэл Shanks-ийн тухай. Shanks-аар гол маркетингээ хийж Shanks-ыг гол дүрүүдийн нэг болгон харуулсан фильм Red гэмэх One Piece-ийн бүрийн хэмжээний кинон дээр нэгэн удаа чухал шин гарсан байдаг. Тэр шин дээр Goro-сан-аар Shanks-ийн охин Utaгийн хүч чадлын талаар яриа өрнүүлдэг. Тэрхүү ярианд тэр хүртэл Figureland охтой гэрүү гэсэн сонирхолтой хэсэг байдаг. Shanks Figureland охтой хүн учраас Goro-сан-аар Shanks-ийн охин Utagч гэсэн эцэгтэйгээ адилхан Figureland охтой байх гэсэн утгаар тэгж хэлсэн баха. За тэгээ та нарын зарим нь дотор энэ Figureland аваг ер нь батны Shanks-тай холбоотой байж чадах уу? Зүгээр л аним, манга зураг буюу үндсэн зохиол ямар ч хамаагүй зохиомл non canon filler маягийн нэршилийн биш үү гэж бодцоож байж магадгүй. Энэхүү Figureland аваг нь мэдээж аниме, манга буюу үндсэн зохиолд дурддагдж эхэлж байгаа бөгөөд Shanks-тай холбоотой. Мөн цаашдаа One Piece ертөнцид маш чухал үүргийг гүйцэтгэх аваг юм а. Фильмнээд анх Японд дөнгөж нээлт хийж байх үеэр тасалбар захиалсан хүмүүст 4 billion гэх нэртэй дата бүгийг бэлэг болгож өгч байсан. Уг 4 тэрбум дата бүгд дээр Shanks-ийн тухай хэсэг байдаг. 38 жилийн өмнө God Valley арал дээрх тулаан дуусны дараа Roger-ийн багийнхан нэгэн эрдэнэсийн хайрцгийг хулгайлсан. Гэсэн ч тэр эрдэнэсийн хайрцагт эрдэнэс биш бяцхан улаан устай хүү байсан гэж гардаг. Тэгэхээр Roger-ийн багийнхан Shanks-ыг God Valley арал дээрээс олсон март харж байна. Roger-ын манганы 1086 дугаар бүлэг дээр ариун хөлөг баатруудын дээд удирдагч Tenryubito Gigan Figureland Garland гэх нэг хөгшин дүрийг танилцуулдаг. Манганы 1094-өөс 1095 дугаар бүлэгтүүд гарсан хэсэг болно. Figureland Garland-ын залуудаа God Valley хэмээх дээр босон тэмцээний аврах болж байсан ба дараа нь аралд хөл тавьсан Roger болон Rox багийнхнаас огтой жимэхгүйгээр тулдаж байсан дүр юм а. Figureland Garland-ын тухай манга танилцуулагдсан эдгээр зүйлс нь 4 billion дата бүгд Shanks-ийн тухайд дурдгдсан мэдээлэл болон фильмнээд бүрийн хэмжээний кинон дээрх Goro-сан-арын яриа болон манга дээр гарсан үйл явдлууд нь хоорондоо бүгдж логик уялдаа холбоо үүсгэж байгаа юм а. Figureland Garland 38 жилийн өмнө God Valley арал дээр ганцаараа биш гэр бүлээр очсон ба далайн дээрэмчид дайрах үеэр хүү Shanks-ийнхаа эрдэнэсийн хайрцагт хийж нуусан байж болох тамаг бий болсон юм а. Одоогоор Figureland Garland-ийн ийм үгэн тушаалаар Goro-сан-арын гишүүн болсон гэх манга дээр хараад байгаа. Shanks нь өөрөө Tenryubito ариун хөлөг баатруудын дээд удирдагч Goro-сэ гээд их том албан тушаал хашиж байсан түүний хүү байх боломжтой. Миний бичсэн зүйлээс бол зарим хүмүүс Shanks нь Goro-сан нартай нягт холбоотой гол дайсан хорон санаат дүр муу юм байна гэсэн сэтгэл төрж магадгүй. Shanks хичнээн хажуу тийш харсан ч зүүн нүднийхэн сорив заавал цохиж харагдаж байгаагаар аним манга дээр өдрөслөгцээр ирсэн. Гэтэл Shanks Goro-сан нартай уулзсан гих 885 дугаар анги дээр гарсан Shanks-тай адил царайтай хүний зүүн нүдэн дээрх сорив нь цохож харагдахгүй байгааг харж болно. Тэгэхээр аниме 885 дугаар анги дээр гарсан дүр нь Shanks биш болж таарч байна. Магадгүй Figureland Garland-ын хоёр ихэр хүүтэй байж байгаад нэг хүүгээ God Valley тулааны үеэр далайн дээрэмчдэд алдаж ганц хүүтэй үлдсэн баха. Далайн дээрэмчдэд алдсан хүн одоогийн Yonko улаан уст Shanks. Харин хамгаалж үлдсэн хүн аниме 885 дугаар анги дээр гарсан Goro-сан нартай уулзаж буй Shanks-ийн ихэр улаан уст байх боломжтой. Манганы 1121 дугаар бүлгийн сүүлчийн хуудсан дээр Shanks болон Figureland Garland-аас тусдаа бас нэгэн нууцлаг дүрийн царайны халтхан хэсгийг бүдэг бадаг л дүрсэлж харуулсан байдаг. Тэрхүү нууцлаг дүр нь дээр дурдсан Shanks ихэр нь байхаа гэж таамаглана. Мөн анимийн 316 дугаар анги дээр Shanks цагаан сахалт хоёр уулзалт гардаг. Тэрхүү уулзалтан дээр цагаан сахалт чиний царайг харах толонд миний сорив чимчгэнэх юм гэж хэлсэн байдаг. Үүнээс үдэн зарим үзэгчид Figureland Garland залуу байхдаа God Valley дээр цагаан сахалтай тулалдаж цагаан
цагаан сахалтад сорив өгсөн бололтой гэж таамгийг бий болгосон. Гэвч Козуки Одоны далаагаар аялж эхлэх тэр үед Рожер цагаан сахалт хоёрын эцсийн уулзалт болж яриа өрнөх үеүүдэд цагаан сахалтын бие цээжний хэсэг дээр огт сорив байгаагүй. Тэгэхээр цагаан сахалт Рожерийн цаазуусны дараа буюу нэлээд сүүлд Фигерланд Гарлингтэй биш харин Шанксийн хэртэд тулдаж байгаад цээжин дээрх сорив авсан байх гэж боломжит таамаглал үлдээгээд байгаа юм аа. Вау. Гайхалтай. Айгуу гоё логик тайлбартай байна. Бүх ангиудынх нь бүр тодорхой ангиудыг бичсэн байна. Манганыхын дугаар, ангийнх нь дугаар гэх мэтэр. За ингээд харамсалтай ч гэсэн миний цагийн маань лимит ингээд хүрсэн байна. Аль чатгаараа хурдан уншлаа, аль чатгаараа зөв унших гэж хичээлээ. Та бүхэн таалагдсан гэж найдаа. Ингээд дараа 7 хоногийнхоо бүтэн бисээр дахиж уулзцгаая. Түр баяр та.